бүр зочны цагаар үргэлжлэн хүрэхэд бэлэн болоод байна. За ингээд бид студидаа малын эмийн зохистой хэрэглээний талаар ярилцгаар хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуй болгон хэрэгжилтийг зохицуулах газрын мэрэгжилтэн Хүрлээ Батрыг ураад байна. Өдрийн мэнд төргөө. Сайн байна уу? Тэгэхээр хоёулаа яриагаа эхлэе л да. Малын эмийн зохистой хэрэглээ гэдэг маань өөрөө юу юм бэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэе. Тэгэхээр малын эмийн зохистой хэрэглээ гэдэг энэ нэр томьёог бол анх 1985 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо Кенийн нийслэл Найробид болсон эмзэгчдийн шинжээчдийн олон улсын чуулга уулзалтаар бол тодорхойлсон байдаг. За энийг юу гэж тодорхойлсон бэ гэхээр альва өвчтөй мал амьтны эмэл зүйн шинж тэмдэгт тохирсон эмийг тэгээд тодорхой тун хэмжээгээр тодорхой хугацаанд эмчийн өгсөн жорын дагуу хэрэглэхийг л бол энэ эмийн зохистой хэрэглээ гэж яриад байгаа юм л та. Монгол улсын одоо нөхцөлд малын эмийн хэрэглээ ер нь одоо ямархуу байгаа юм болов? Ер нь Монгол улсын нөхцөлд одоо манай хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд бол малын эмийн салбар зөвлөл гэж ажилладаг. Энэ зөвлөл маань ерөнхийдөө бол Монгол улсад одоо гаднаас орж ирэх болон Монгол улсад үйлдвэрлэж байгаа эмийг улсын бүртгэлд бүртгэх тэдгээрийн одоо энэ худалдаалах болон энэ хэрэглээнд нь зохицуулах чиглэлтэй ажилладаг ийм орон тооны ус зөвлөх байгууллага байдаг. За тэгээд энэ одоогийн байдлаар бол Монгол улсын хэмжээнд бол нийт нэг бүртгэлтэй 750 гаруй нэр төрлийн малын эм бие уйлдмал бол улсын хэмжээнд бүртгэлтэй мал эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд бол хэрэглэгдээд явж байгаа. За эдгээрийг оруулж ирдэг одоо нийт бол нэг 93 малын эм хангаар нийлүүлэх байгууллага байна. Үйлдвэрлэдэг бол нэг 7 аж ахуй нэгж байна да. Бид нар бас үйлдвэрлэдэг гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ер нь одоо жишээлх юм бол малын эмийнхээ одоо хэдэн хувийг бид нар өөрсдөө яг үйлдвэрлэж чадчих байгаа юм бэ? Ер нь бол их бага тоо гарна л та. Нийт ер нь нэг одоо яг мал эмнэлгийн практикт хэрэглэгдэж байгаа нэг 4740 орчим нэр төрлийн эмийн нэг 20 хүрэхгүй хувийг л одоо манайх бол дотооддоо үйлдвэрлэдэг. Эдгээрийг гол одоо үйлдвэрлэж байгаа нь болохоор манай мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн байна. Эндээс бол манай эрдэмтдийн гаргасан шинэ эмийн технологиуд яар одоо зарим нэг манай малын эмийн үйлдвэрлэлүүд ийм бэлтгэлийг хийж үйлдвэрлэж байна да. Одоо жишээлх юм бол зарим иргэд ярьж байна л да. Одоо сүүлийн үед бол малын өвчин их гарах болсон. За мөн вакцинжуулалт бол төдий чинээгээр бол хийгдэж байгаа шүү дээ. Тэгвэл одоо иргэд тэр вакцин хийгдсэн одоо малын махыг хүнсэндээ хэрэглэхэд ямар нэгэн одоо аюулч юм уу сөргөнөлөө ер нь байдаг юм болов? Хэдийн хугацааны дараа иргэд бид өөрсдөө хэрэглэх боломжтой болд юм болов? Ер нь бол Монгол улсад хэрэглэгдэж байгаа энэ вакцинууд бол бүгд улсын бүртгэлд бүртгэгдээд бүртгэгдсэнийхаа дараа бол энэ Монгол улсын малын ерөнхий эмчээр бол энэ вакцины хэрэглэх заавар гэж юмыг албан ёсоор батлуулдаг. Тэр заавар дээр одоо тухайн вакцины бүх одоо онцлог шинж чанаруудын тодорхойлсон хэрэглэх арга аргачил одоо тэгээд тарснаас дараа одоо махын сүүг нь хэд хоногийн дараа хэрэгжилж болох үгээ бүх заавар зөвлөмжүүдийг бол бичсэн байдаг. Биднээс бол яг энэ вакцинд хэрэгдэж байгаа аймагуудад одоо тухайн вакциныг болон тухайн вакциныг хэрэглэх зааврын хамт бол орон нутгад бол хөрвүүлдэг. Энийний дагуу л одоо манай малын эмч нар маань одоо вакцинд хэрэгжсэн хот айлынхаа малчтад одоо энэ зааврыг сайн танилцуулаад хэрэглэх нь зөв. Вакцин болгон дээр бол энэ хугацаанууд нь бол харилцан адилгүй өөр байдаг тий. Энэ хугацааг горимыг дагаад ер нь хүнсэндээ малаа сүүгээ хэрэглээ явуул ямар нэгэн сөргөнөлөө бол байхгүй. Малын эмийн зохистой хэрэглээ за Монгол улсыг олон улстай харьцуулахад ер нь ямар төвшөнд байгаа юм бол? За малын эмийн зохистой хэрэглээ гэдэг асуудал би түрүү хэлсэн. Одоо 1985 оноос хойш буюу одоо энэ асуудлаар яригдаад 20 орчим жил болж байна. Тэгэхээр дэлхийн түвшинд бол ерөнхийдөө энэ эмийн зохистой хэрэглээний талаар бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол маш олон тооны зөвлөмжүүд болон стандарт техникийн заавруудыг бол гаргасан байдаг. За манай улсын хувьд ч ихсэн одоо энэ малын эмийн зохистой хэрэглээ ер нь эмийн зохистой хэрэглээ тал дээр бол бид ч одоо 2010 онд одоо эмнэлгийн хэрэгслийн тухай хууль маань шинжилэн найруулан батлагдсан байдаг. Тэнд бол одоо эмийн зохистой хэрэглээний талаар бол нэлээдгүй олон зүйл залтуудыг бол оруулж гисэн. Мөн 2014 онд бол төрөөс эмийн талаар баримтлах бодлогын бичиг баримт одоо шинжилэн бас батлагдж гарсан. Энэ дээр бас одоо эмийн зохистой хэрэглэл
зааж оруулсан байдаг. Тэгээд манай яамны зүгээс болон одоо энэ холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зүгээс бол энэ малын эмийн зохистой хэрэглээний талаар бол нэлээдгүй олон сургалтуудыг мэргэжлийн болон мэргэжлийн бус байгууллага малчттай зориулж бол явуулж байна. Тэгээ энэ чиглэлээр бас энэ гадаадын төсөл хөтөлбөрөдтэй бол нэлээдгүй чиглэлээр бол хамтран ажиллаж байгаа. Бас нэг асуултыг асуумаар байна л да. Эмийн хяналт ер нь манай улсад ер нь ямар байдаг юм бэ? За эмийн хяналтыг бол ерөнхийдөө бол та бүхэн ч мэдж байгаа одоо яг хуулийнхаа чиглэлгийн дагуу бол мэргэжлийн хяналтын ерөнхий газрын малын эмийн асуудал хариуцсан улсын байцаагч нар бол яг энэ зах зээл дээр борлуулж байгаа эмэн дээр бол хяналт тавьж ажилладаг. Тэгээд эмийн чанар аюулгүй байдал дээр бол Монгол улсад бол малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори гэж байдаг. Тэр лабораториор яадаг вэ гэхээр одоо Монгол улсад бүртгэгдээд гаднаас импортоор орж ирж байгаа эм бэлтгэл болон дотоодын үйлдвэрлэгчдийн эм бэлтгэлийг бол цуврал бүрийг нь бол тэр лабораториор шалгаад тэгээд тэрний сорилт баталгаажуулалтын дүгнэлт гарсны дараа яг нэг зах зээлд борлуулах тийм шаардлага тавигддаг. Тэрж дагуу нь одоо бол энэ үйл ажиллагаа бол явагдаж байгаа. Энэ дээр нэг эмийн хяналт дээр нэг одоо яг манай энэ бүтэц тогтолцооны хувьд ч гэдэг юм одоо нэг сул тал байдаг нь болохоор биднээс яг энэ эм ханган нийлүүлэх байгууллага болон энэ дээд түвшиндээ энэ эмийн хяналтыг бол ер нь боломжийн хэмжээнд бол тавиад явуулаад байгаа. Яг одоо энэ орон нутагт ажиллаж байгаа эмийн сангуудын хэмжээнд одоо манай малын эмчнэрийнхээ хэмжээнд одоо биднээс бол үндэ бол нөгөө хууль эрх зүйн тогтолцооноос болоод бус түвшин зүйлээс ч болоод ер нь яг бүрэн хэмжээнд бол энэ хяналтыг бол тавьж чадахгүй байгаа. Бас та бүрэн хяналтыг тавьж чадахгүй байгаа гэлээ шүү дээ. Ер нь тулгамдж байгаа асуудал ер нь юу байна? Энд дээр гол тулгамдаад байгаа асуудал бол эхний ээлжинд мэдээж хууль эрх зүйн орчингоо боловсронгуй орлох шаардлагатай байна. За хоёрдугаарт одоо энэ мал эмнэлгийн албаны энэ бүтэц тогтолцоог босоо тогтолцоонд одоо оруулах шаардлагатай байна гэсэн бол тулгымцсан асуудлууд бол байна. Энэ дээр бол яг одоо бол энэ бүтцээр бол мал эмнэлгийн чинь алба нь болохоор яг л өөртөө болохоор энэ мал эмнэлгийнхаа эмчилгээ үйлчилгээний одоо бодлогын зохицуултыг хийгээд явж байгаа л мал эмнэлэг үржлийн газар гэдэг нэг агентлаг байгаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тэгээд энэ одоо хяналтын чиглэлг нь болохоор шатар сайдын одоо мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр байх жишээтэй. Одоо энэ эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь болохоор энэ боловсрол шинжилх ухааны яамд байх гэсэн. Ингээд тархаа бутархаа байна. Яг энийг бол нэг бүтцэд оруулаа яг энэ босоо удирдлагаар хангаад энэ хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоод явах юм бол өнөөдөр энэ эмийн хяналтыг бол тавих бүрэн боломжтой. Бүрэн боломжтой байлгүй яах вэ? Тэгэхээр ер нь антибиотикийн зохистой хэрэглээг бол бас дэлхийн нийтээр бас ярьж байгаа шүү дээ. Тэгвэл энэ антибиотикийн зохистой хэрэглээ нь ямар хэтвшинтэй байна? Тий, одоо энэ өнгөрсөн 14-өөс 20-ны хооронд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийг хариуцлагатай хэрэглээгээд хаян явууллаа. Одоо тэгээд энэ аяны хүрээнд болохоор манай эрүүл мэндийн яам болон хүнсүүдээ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтраад одоо энэ антибиотикийг одоо хариуцлагатайгаар зохистой хэрэглээгээ салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах. Тэгээд энэ салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд бол нэг үндэсний төлөвлөгөө боловсруулах чиглэлээр хамтын ажиллагааг бол эхлүүлээд байгаа. Малчид ер нь одоо жишээлх юм бол эмийн зохистой хэрэглээний талаар хэр мэдлэг мэдээлэлтэй байна вэ те? Ер нь эмийн зохистой хэрэглээг амьдралд одоо ингээд нэвтрүүлэхэд тийм ээ амьдрал дээр ингээд буулгахад ер нь юуг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй юм бэ? За манай малчдын хувьд бол ерөнхийдөө бол яг эмийн зохистой хэрэглээний талаарх ойлголт мэдлэг бол нэлээдгүй сул гэж хэлнэ. Яг гэвэл яг одоо манай малын эмийн одоо энэ үйлдвэрлэл маань дэлхийн хэмжээнд бол маш хурдцтай хөгжиж байна. Энийгээд дагаад маш олон төрлийн нэр төрлийн эм бэлтгэлүүд бол зах зээлд худалдаалагдсан гарч байна. Тийм учраас яг манай Монгол улсад түрүү хэлсэн 750 гаруй нэр төрлийн эм бэлтгэл байна гэдэг. Тэгэхээр ч одоо яг манай үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа малын эмчнэр маань өөрсдөө яг тэр одоо практикт хэрэглэгдээд байгаа улсын бүртгэгдсэн эмүүдээ бүрэн сайн таньж авч чадаагүй. Тэгээд энэ чадаагүй улмаас яах нь вэ гэхээр малчидтай яг энэ эмийнхаа тухай тодорхой нэгэн ойлголт мэдлэгийг бол олгож өгч чадахгүй байгаа. Гэхдээ биднээс бол яг сүүлийн 2 жил одоо энэ олон улсын байгууллагуудтай хамтраад тэгээ манай яамнаас энэ малчидтай зориулаад малын эмийн зохистой хэрэглээгээд орон нутгийн сургалтуудыг бол төвийн бүсийн нэг 5-6 аймагт явууллаа. Одоо энэ сургалтын маань үр дүн нэлээдгүй гарч ийн. Манай малчид маань энэ эмийн зохисгүй хэрэглээ гэдэг чинь ямар хор үр дагавартай юм те.
энээс одоо биднээс яаж урьдчилан сэргийлэх ёстой юм? Одоо малчин хүний одоо энэ үүрэг хариуцлага юу байдгийг энэ тал дээр те энийг бол нэлээдгүй ойлголттой болсон. Энэ бол сүүлийн жилүүд бол мэдэгдэж байгаа. Малын эмчнэрийн чадварыг дээшлүүлэх тал дээр мэдээж та бүхэн ажлуудыг хийж байгаа байх л да. Тийм малын эмийн одоо чадварыг дээшлүүлэх чиглэлээр бол одоо манай эрдэм шинжилгээний байгууллагууд болон одоо энэ мал эмнэлгийн мэргэжлийн төрийн бүс байгууллагын холбоодууд маань энэ чиглэлээр бол жил болгон тогтвол малын эмчээ чадваржуулах, мэдлэгжүүлэх чиглэлээр бол сургалтуудыг бол хийж байна. Мөн олон улсын төсөл хөтөлбөрүүдээс бол хамтарсан сургалтуудыг бол хийж явуулж байгаа. Энд нь бас нэлээдгүй тооны манай малын эмчнэр бол хамрагдаж оролцдог байна. За баярлалаа. Бид хоёрын ярилцах цаг үеийн дөрөв өндөрлөж байна. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Би та бүхэндээ энэ цагийн байдлаар онцлог мэдээлэлүүд хүргэлээ. Дараагийн цаг дахин шинэ мэдээллүүдтэй эргээд уулзъя.